Монголын яруу найрагт илэгтэй ханддаг. Ялангуяа Урянхай бол Урянхайг жалдарч зохиолч энэ цагийг таныг их хөндлөж явдаг. Их ойрхон байдаг байх та нар уулздаг байх тийм ээ. Би Урянхайг бол Урянхай намайг хөндлөнө гэж яг тэр чинь агуу төрсөн юм. Гэхдээ хөндлөлт юм. Ер нь бол би үл их хөндлөлт. Хөндлөхээ гэдэг үг багтана. Би үл бүр шүтэн биширж явдаг. Би анхныхаа одоо нөгөө шүлэг сонирх болсон цагаас эхлээл одоо тэр сайхан яруу найрагаас өгч шиг өгөж өслөө. Монголын олон сайхан яруу найрагч нартай найз нөхөд одоо ай төмөр очир байна. Харлаа нэрдэн очир байна. Баавгийн давсангүй. Бүгдээр энэ одоо таа байна ингээд яруу найраг ярил таа гэж бас дуусахгүй. Тэгээд гэхдээ яг өөрийнхөө нэг сони юм байдгийн одоо болт би мартдаггүй. За. 80 хэд оны цог сэтгүүл дээр хальт гараад ахиж ерөөсөө хөвлөгдөөгүй. Өөрийнх нь төвөрдөж байхгүй нэг сони шүлгнээс нэг хэдхэн мөр надад сэтгэл төвлөлдөө тэгээд одоо болтол ингээд цээж надад тэр нэг сайхан монгол өвгний тухай ер нь хүний амьдралын тийм утга учир тэр үед Урянхайгаа 50 хүрж исэн болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэр шүлгний өвж эхэлдэгхээр судрын тоос замируулсаар мэлмий бүрхсэнч сууга газраасаа нутгийн захардаг суу төв монгол өвгний ам бүхтэй үгээр сулдахгүй мэргэн сургаал хийж сорогтдын амьдралын ширингэнд суудл холборохгүй мөчр олж завилсаар нартын талыг барахнаа гэж. Яа юм бэ? Тэрний тэр одоо санаж нэр сайн хэлдэг үү? Тэгвэл тэр них олон хүн мэддэг юм. Тэр судрын тоос замируулсаар мэлмий бүрхсэн ч гэдэг чи одоо нэг хараан модж байгаа тийм ээ. Тэр чинь тэгээд сууга газраасаа нутгийн захыг хардаг гэж байгаа. Монголчууд ч ерөөсө философи нь ингээд тэнд тийм болж байгаа гэдгийг далдын нүдтийн юм шиг хардаг юм шиг гэдэг. Тийм сууга газраасаа нутгийн зах хардаг. Суу төв монгол өвгний ам бүхтэй үгээр мөн одоо шигтгсэн байгаа биз дээ. Суу төв монгол өвгний ам бүхтэй үгээр сулдахгүй мэрэгэн сургаал хийж сурагтдын амьдралын ширингэнд суудл олборохгүй мөчр ол завилсаар нартын талыг арахнаа гэ. Тэгээд төгсгөл нэг гоё. Гიშгсэн газраас минь гэгээ гийхгүйч гмийн сүдэр хорхоо дээр чунгалгүй гэр хотолтой ачаад иннэлтсээр нардтаан нийлхнэ вэ гэж байгаа.